Америк нэгдсэн улс цөмийн зэвсгийн дуршилт эхлүүлбэл Орос улбаны улс ижил хариу арга хэмжээ авна гэлээ. Ударамда Солонгос улсын Кенжо хотноо Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болж байна. Израиль дахь 200 мянга гаруй үнэн алдартны шашинтнууд цэргийн албанд татагдахаас татгалзах эрхээ хамгаалан чигсжээ. Нидерландын парламентын сонгуулиар барууны үзэлтэй эрх чөлөөний төлөө намын дэмжлэг огцон буурсан байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байгаа. Бидлэгээ дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлнэ. Өчигдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 30 жилийн хугацаанд зогсоод байсан улсынхаа цөмийн зэвсгийн дуршилтыг дахин сэргээхээр болсон гэдгийг зарласан. Тэгвэл өнөөдөр Кремлээс үүнтэй холбогдуулан хариу мэдээлэл хийж байр суурь тодруулсан байна. Ингэхдээ Орос улбаны улс сүүлийн үед цөмийн дуршилт хийгээгүй гэхдээ Америк нэгдсэн улс хийж эхлэх юм бол бид ч гэсэн адилхан алхам хийнэ гэж анхааруулсан байна. Тодорхойлбол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос улбаны улсын зэвсэг хүчний хийсэн саяхны дуршилтуудыг цөмийн дуршилт гэж нэрлэх боломжгүй 1990 оноос хойш Орос улбаны улс цөмийн дэлбэрэлт хийгээгүй сануулсан байна. Орос улбаны улс нь өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цөмийн хошуутай байж болох Провестник далавчид Пуужинг амун цөмийн хөдөлгүүртэй Посейдон гэх нэртэй усан доорх шумбагч төхөөрөмжийг амжилттай туршсан гэж зарласан. Гэхдээ аль алинд нь дэлбэрэл болоог байна. Цааш Дмитрий Песков хэрвээ хэн нэгэн улс цөмийн зэвсгийн дуршилт хийхгүй байх амлалтаа орхих юм бол Орос улбаны улс тохирох хариу арга хэмжээг авна гэж мэдгсэн шилээ тодорхой алхмуудыг бол тайлбарласангүй. Түүнээс шинэ зэвсгийн уралдаан дэлхийд дахинд эхэлж байна уу гэж сэтгүүлчид асуухад үгүй гэж өгүүлсэн байна. Гэхдээ дэлхийд дахинд цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд үл ойлголцол, зөрчил, өрсөлдөөн бий гэдэг нь нууц биш. Америк нэгдсэн улс 1992 онд Невадад сүүлчийн цөмийн дэлбэрэлтэй туршилтаа хийснээс хойш сайн дураараа ийм туршилт хийхгүй байх амлалтаа мөрдсөөр ирсэн. Олон улсын хэмжээнд 1963 оны хэсэгчилсэн туршилтын хоргийн гэрээ газар дээр усанд агаарт туршилтыг хориглож дараах нь 178 улсын соёрхон баталсан цөмийн туршилтыг хориглох иж бүрэн гэрээний суурь болсон байдаг. Харин Америк нэгдсэн улсын тухайд уг гэрээг соёрхон батлаагүй ч гэлээ сая дурсамжлан 1992 оноос хойш 33 жилийн турш дэлбэрэлтэй цөмийн туршилт хийгээгүй байна. Харин Хятад улсын тухайд 1996 оноос хойш Орос улбаны улс 1990 оноос хойш мөн адил хийгээгүй. 2023 онд Орос улбаны улс цөмийн туршилтыг хориглох иж бүрэн гэрээг соёрхон баталснаа буцаан татсан ч гэлээ туршилтуудаа сэргээх хэсэг талаар тодорхой шийдвэр гаргаагүй байдаг. Дэлхийн цөмийн хүчний тэнцвэрийн тухайд одоогийн байдлаар Америкийн эрдэмтдийн холбооны ойролцоо тооцоололоор Орос улбаны улс 5459, Америк нэгдсэн улс 5177-оос 5225, Хятад улс 600 цөмийн зэнэгт хошуутай, цаашлаад Франц 202, Их Британи 225, энэтхэг 180 зэрэг хошуу тээвэрлж байгаа. Стратегийн олон улсын судалгааны төвийн тооцоололоор Хятад улс 5 жилд нөөцөө бараг 2 дахин нугалж 2030 он гэхэд 1000-аас давсан цөмийн зэнэгт хошуутай байж болж магадгүй гэж таамаглаж тооцоолж байгаа. Мөн дашрам дуртахад Америк нэгдсэн улс болон Орос улбаны улсын хооронд үлдээд байгаа сүүлчийн гэж хэлж болох үз томоохон аюулгүй байдлын гэрээ болох цөмийн зэвсгийг хязгаарлах зорилготой New Start гэрээний хугацаа 2026 оны 2 дугаар сард дуусна. Хоёр улсын төрийн тэргүүд уг гэрээг сонгох эсрэг талаар бодиттой шийдэл хүрээгүй хэвээрээ байна. Намын Дональд Трампын цөмийн зэвсгийн дуршилтыг даруй эхлүүлнэ гэсэн энэхүү мэдээллийн нарийн агуулга тодорхой биш. Пентагоны зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй. Харин Кремлийн зүгээс Америк нэгдсэн улс ийм зэвсгийн туршилт хийх юм бол бид ч гэсэн туршина гэдэг хэлж байгаа нь нөхцөл байдал хэр хурцдмал байгааг харуулсан хэрэг болж байгаа юм. Азийн болон Номхон далайн өнгөсийн 21 орчим улсын удирдагчид өнөөдөр Бүгд Солонгос улсын Кенжо хотноо болж байгаа Аз Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцохоор ирээд өнөөдрөөс эхлээд 2 өдрийн турш үргэлжлэх энэхүү уулзалт нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятад улсын дарга Ши Жинпин нарын уулзалтын дараа эхэлж байгаа гэдгээр онцлог байгаа юм.
Өчигдөр Дональд Трамп Ши Жинпин нарын уулзалтаар хоёр тал худалдааны маргаанаа намжаах чиглэлд тодорхой алхмууд хийхээр тохиролцсон. Гэхдээ Дональд Трамп Хятад улсын бараанд ногдуулсан тарифыг бууруулж, хариуд нь Ши Жинпин газрын хор элементийн экспортынхаа журмыг сулруулах амлалт өгсөн. Энэ тохиролцоо нь уг хоёр улсын худалдааны дайныг сулруулах чухал алхам байна. Энэхүү уулзалтаар яригдсан Дональд Трампийн хэлсэнчлэн энэхүү уулзалтаар яригдсан байгаа тариф газрын хор элементийн нийлүүлэлтийн асуудал нь өөрөө АПЕК буюу Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын гол хэлэлцэх сэдвүүдэд ч гэсэн багтаж байгаа. Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү бүлэгмэн 1989 онд дэлхийд дахинд олон улсын худалдаа эрчимжиж байх үед байгуулагдсан дэлхийн худалдааны 50 гаруй хувийг дэлхийн хүн амын 40%-ийг төлөөлдөг 21 улсаас бүрдэх гишүүнтэй юм форум байна. Эдгээр улсын нийт хүн амын тоо 2.7 тэрбум 1999-1999 оны хооронд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 70%-ийг бүрдүүлж байсан удаа бий. Энэхүү бүлгийн чөлөөт худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилготой байгуулагдаж байсан. Гэхдээ байгууллагын гаргасан шийдвэрүүдэд заавал дагаж мөрдөх үүрэг хүлээлгдэггүй зөвлөмжийн шинжтэй байдаг. Гишүүдийг нь харах юм бол Америк, Хятад, Орос, Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Австрали, Канада, Мексик, Сингапур, Индонез, Вьетнам зэрэг улсууд бий. Энэ жилийн дэд хэмжээний уулзалт нь доктортой ирээдүг бүтээй, шинийг санаачлыг хамтдаа хөгжөө гэсэн урайнд ор болж байгаа юм. Уулзалтыг зохион байгуулж байгаа Бүгд найрамдах Солонгос улсын хувьд чуулганы гол сэдвүүдийг хиймэл оюун ухааны салбар дахь хамтын ажиллагаа, насжилт, нэмэгдэж төрөлд бууж байгаатай холбоотой хүн ам зүйн ажиллах хүчний хямрал, намын шин сорилтуудад тохирсон эдийн засгийн өсөлтийн стратегийг боловсруулах зэрэг иймэрхүү ажлуудыг ярина гэж тодорхойлсон байна. Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн яамны мэдээлснээр бүх гишүүн орныг уулзалтын эцэст хамтарсан мэдээлэл гаргах талаар уриалж байгаа гэсэн. Үүний өмнө 2018 онд Папуа Шинэ Гвинейд болсон чуулганы үеэр Америк нэгдсэн улс Хятадын худалдааны маргаанаас олж хамтарсан мэдээлэл гаргахгүйгээр дуусаж байсан. Тиймдээ ч энэ нөхцөл байдал дахин давтагдахаас сэргийлэх зорилготойгоор Ши Жинпин, Дональд Трамп нарын уулзалт энэхүү чуулганы өмнөх өдөр болсон гэж хэлж болно. Гэхдээ Дональд Трамп Ши Жинпинтэй уулзсныхаа дараа Бүгд найрамдах Солонгос улсаас нутаг бутсан, харин Ши Жинпин чуулганд өөрийн биеэр оролцож байгаа. Тэрээр энэ удаад 11 жилийн дараа анх удаага Бүгд найрамдах Солонгос улсад айлчилж байгаа нь энэ. Өнөөдөр Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч И Жэмён, Япон улсын шинэхэн ерөнхий сайд Такахи Санаа нартай уулзалт төлөвтэй байна. Израиль улсын нийслэл Иерусалим хотод ультра-ортодокс буюу үнэн алдартны шашинтай еврей иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдөх эрхийг хадгалахыг шаардаж олон мянган хүн жагсаж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр 200 мянга орчим хүн дийлэнх нь хар костюм малгай өмсөн ирчүүд итгэл үнэмшлээ алснаас өгсөн дээр зэрэгт явах нь шашны уламжлалаа алдах аюултай гэх мэтчлэн урай, лоозон, самбар барьж баруун Иерусалимийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсаалыг хянахад 2000 гаруй цагдаа нар дайрчлагдсан байна. Харамсалтай нь жагсаалын үеэр даныг өсвөр насны хүү баригдаж байсан барилгын дээрээс унаж нас барсан хэрэг гарсан байгаа юм. Цагдаа нар хэргийн мөрдөн шалгалтыг хэдийн эхлүүлсэн гэдгийг хэлж байгаа. Энэхүү үүсэт байгаа нөхцөл байдлын үндэс углуурыг нь харах юм бол түүхийн хуудсыг эргэн зөхөх хэрэгтэй байна. Израиль улс нь байгуулагдсан 1948 оноос хойш шашны сургуулиуд бүтэн цагаар суралцаж байгаа. 90 шашны содар судалдаг эрчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх тусгай журам мөрдөгдөж ирсэн. Тухайн үед ийм иргэд маш цөөн байсан ч өнөөдөр ультра-ортодокс еврейчүүд Израилийн хүн амын 14%-ийг бүрдүүлж байгаа юм. Энэ ойролцоогоор 1.3 сая хүн гэсэн үг. Тэдний дунд цэргийн насны 66 мянга гаруй эрчүүд цэрэг татлагаас чөлөөлөгдөж төрөөс тэтгэлэг аван сурж байгаа юм. Гэвч сүүлийн жилүүдэд Газа, Ливан, Ирантай тэсэд мөргөлдөөнд ороод байгаа улсын хувьд Израиль улсын улс төр нийгэмд цэргийн татлага шудрах байгаа эсэх талаар хуваагдмал байдал үүсэж байгаа. 2023 оны 10 дугаар сард Газан зурсан мөргөлдөөнөөс хойш Израилийн 900 гаруй цэрэг амиа алдсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй их хохиролд тооцогдож байгаа юм. Тэгвэл Израилийн дээд шүүх өнгөрсөн онд цэргийн татлагын хуулийг бүх иргэдэд ижил үйлчлэх ёстой гэж шийдвэрлсэн. Шүүхийн тогтоолд хуульд шашны сургуулийн оюутан болон бусад иргэдийг ялгах зохицуулалт байхгүй учраас бүх эрэгтэй хүн цэргийн албанд тэнцүү үүрэг хүлээж оролцоно гэж заасан байдаг. Энэхүү шийдвэр нь ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эзлийн засгийн газарт хүнд зохилт олж энэ оны 7 дугаар сард нэгдсэн тоороо Юдазим шашны нам эвслээсээ гарснаар Кнесет буюу парламент дахь Биньямин Нетаньяхугийн эвсэл олонхын суудлаа алдахад тун ойрхон ирсэн маш бага суудлын зөрүүтэй байгаа.
Дээд шүүхийн шийдвэрийн дараа 2025 онд Израилийн арим 18-аас 26 насны 80 мянган үнэн алдартны шашинтай эрчүүдэд татлагын мэдэгдэл илгээсэн ч гэлээ ердөө 3,000 орчмол сайн дураар илсэн байдаг. Үүнтэй холбогдуулан цэргийн даатгалын тухай шинэ хуулийн төсөл эх 7 хоногт парламентын хороонд хэлэлцэгдэх гэж байгаа. Энэ нүүрийн энэхүү жагсаалыг өдөөхөд хүргэсэн байна. Израиль улс нь 2026 оны 10 дугаар сард сонгуул явуулах товтой. Энэхүү сонгуулиар уг цэрэг даатгалын асуудал хөндөгдөж анхаарлын төвд байх нь гарцаагүй юм. Дараагийн асуулт мэдээ. Нидерланд улсын парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч эхлээд байна. Одоогийн байдлаар баруун болон зүүнний гол төлөөлөгч намууд болох эрх чөлөөний төлөөх нам болон демократ 66 нам тэнцэж тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Тодорхойлох юм бол Нидерланд улсад лав гарагт парламентын сонгуулийн санал хураалт эхэлсэн. Урьдчилсан дүнгээр улс төрийн барууны үзэлтэй Герт Вилдерсийн удирдах байгаа эрх чөлөөний төлөөх нам болон либерал ардчилсан чиг баримжаатай Роб Итиний удирдах байгаа демократ 66 нам тус бүр 26 судал авсан байгаа юм. Өнөө өглөөний байдлаар Сенатын 36-аас сонгуулийн 98-аас дээш хувийг саналыг нь тоолж дуусгад ердөө 2,000 саналын зөрүүтэй байсан байна. Эцсийн үр дүн эх 7 хоногоос баталгаажна гэж сонгуулийн хороо мэдгдсэн. Энэхүү сонгуул яагаад олон нийтийн анхаарлыг татаж байгааг тайлбарлая гэх юм бол хэдэн зүйлийг дурдж болно. Юун төрөнд демократ 66 намын дэмжигчдийн гинтийн өсөлт демократ 66 нам нь сонгуулийн өмнөх таамагт 17 суудалтай гарах төлөвтэй байсан ч санал хураалтын үр дүнд ийхүү 26 суудал авч үүсгэн байгуулагдсан хугацаа болох 1966 оноос хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байгаа юм. Намын дарга Роб Итэн өдгөө 38 настай. Тэр 2023 оноос хойш намын даргаар ажиллаж байгаа. Түүний хамгийн сүүлийн телевизийн мэтгэлцээнд үзүүлсэн байр суурь, эерэг хандлага, эвсэл байгуулж хамтран ажиллах амлалт өгсөн байгаа нь олон нийтийн дэмжлэгийг татсан гэж шинжээж дүгнэж. Өмнөх 2023 оны сонгуульд демократ 66 нам ердөө 9 суудал авч байсан бол энэ удаа 3 дахин нэмэгдэж Нидерланд улсын улс төрийн гол либерал хүчний байр суурь сэргээж байгаа нь энэ юм. Удаах онцлог зүйл нь зүүнний эвсэл ялагдаж Франц Тиммерманс огцорсон явдлаа. Ногоон ба хөдөлмөрийн намын хамтарсан зүүнний эвсэл энэ удаагийн сонгуулиар 5 суудал алдаж 2023 оны сонгуулиар 2 дугаар байранд орж исэн боловч одоо 4 дугаар байр руу ухарч байгаа юм. Даван толбогдуулан намын дарга Франц Тиммерманс албан тушаалаа өгөхөө зарласан байна. Харин баруун жигүүрийнхний тухайд эрх чөлөөний төлөөх нам, улс төрийн нөлөө бүхий нам хിവэрч гэлээ 2023 онтой харьцуулахад 7 суудлаа алдсан байна. Намын дарга Герт Вилдерс сонгуулийн урьдчилсан дүн танилцуулагдсны дараа илүү хичээж ажиллана. Нидерландын хамгийн том эвсэл 2 дахь том нам хിവэрэ байх болно гэдгийг хэлсэн байна. Гэхдээ уг намын суудал буурлаа гэд Нидерландд барууны улсуудыг дэмжих хандлага буурсан гэсэн үг биш бол таа. Шинжээчид барууны намуудад очих санал алга болоогүй харин хуваагдсан гэж үзэж байна. Учир нь 2023 оны эрх чөлөөний төлөөх намд саналаа өгсөн хүмүүсийн 30% нь энэ удаа консерватив либерал намд саналаа өгсөн байгаа юм. Нидерландын сонгуулийн Европын холбоонд дах байр суурь ач холбогдлыг нь харах юм бол Роб Итэн эвсэл байгуулах хэрэг чадвартай гэдгийг харуулж чадах юм бол өмнөх ерөнхий сайд Марко Рютегийн үеийн Европын холбоонд нөлөө ихтэй байдлыг буцааж сэргээж чадна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Нидерланд улс нь өөрөө Европын холбооны үүсгэн байгуулагч 6 улсын нэг. Тиймдээч Нидерланд улсын улс төрчдийн байр суурь, дуу хоолой, Европын төсөв, батлан хамгаалах, цагаачлалын асуудалд үргэлж чухал үүрэгтэй байсаар ирсэн гэж хэлж байна. Сонгуулийн эцсийн дүн одоогийн урьдчилсан дүнгээс нэг их ялгаатай байна гэж бол харахгүй байна. Гол нь одоо эслийн хэлэлцээ байгуулагдаж чадах хэсгээр анхаарал төвлөрч байгаа. Шинэ эвсэл парламентын 150 суудлын 76-г нь хамтдан авах шаардлагатай. Тиймээс эвсэл байгуулах хэлэлцээ нэлээд төвөгтэй байх төлөвтэй байгаа юм. Энэ сонгуул болсон шалтгаан ч өөрөө өмнөх засгийн газар 2024 оны 100 цагаачлалын асуудлаар зөрчилдөж давнсан учраас энэ удаагийн сонгуул яаралтай зарлагдсан байдаг. Өмнөх сонгуулийн дараа Нидерландд эвсэл байгуулахад 6 сар орчим хугацаа орж исэн. Энэ удаа ч гэсэн ялгаагүй урт хугацаагаар сунжрах хэлэлцээний эхлэл тавигдж байгаа юм. Хар салхи Мелиссагийн улмаас амнасаа алдсан хүмүүсийн тоо 49 болж нэмэгдлээ. Өнгөрсөн 7 хоногийн турш Карибын тэнгисийн хойд хэсгийг дайрч цааш Бермуд руу одоо чиглэж байгаа юм. Салхины хурд дээд талдаа цагт 320 км орчимд хүрч Атлантын тэнгисийн түүхэнд 2 дугаарт, Карибын бүсийн түүхэнд 3-т бичигдэх хамгийн хүчтэй хар салхи болж байгаа юм. 7 хоногийн турш тасралтгүй бороо орсны улмаас Хайти, Ямайка, Куба, Багамын арлууд ноцтой хохирол амлсан байна.
Хайти улсын тухайд хар салхины төвд бол байгаагүй. Гэхдээ Мелиса хар салхины Адр бороонд хамгийн ихээр хохирол амссан бүс болсон байна. Албан ёсны мэдээллээр доор хаяж 30 хүн амьнасаа алдаж 20 хүн сураггүй алга болсон байна. Энэ дундаа тус улсын өмнөд хэсгийн Битет Гова хотод нүүр уярсны улмаас 23 хүн амьд үлдсэний 10 хүүхдүүд байсан байна. За өрийн ус орон сууц зам тариалангийн газрыг тэр чигтэн шахуу сүйдгсэн байна. Ямак улсын тухайд Мелиса хар салхи мигмар гарагт Ямакийн баруун өмнөд эргийг дайрахдаа 5 дугаар ангилын хүчтэй хар салхи болж тус улсын түүхэнд болсон хамгийн хүчтэй шуурганд тооцогдсон байна. Ямакагийн засгийн газар 19 хүний амь үргэлжсэн гэж мэдээлж байгаа. Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа. Нийтдээ эдийн засгийн хохирол нь 48-аас 52 тэрбум $, хүрч болцсошгүй гэж урьдчилан тооцоолсон байна. Айлтурхуудын 70 гаруй хувь нь цахилгаангүй болж 130 гаруй зам хаагдахад хүрсэн байгаа. Харин Куба улсын тухайд хар салхи Мелиса Кубын зүүн хэсэгт 3 дугаар ангиллын хүчтэй шуурга хэлбээр дайрч 735,000 орчим хүнийг нүүлгэн шижүүлэхэд хүргэсэн байна. Аз болоход хүний амнаас эрсэлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Бермудын арлуудын тухайд ойролцоогоор цагтаа 160 км хурдтай дайран өнгөрсөн тул ихээ хэмжээний хохирол учраагүй байна. Америк нэгдсэн улсын хар салхины үндэсний төвийн мэдээлснээр пүрэв гарагийн орой Мелиса нь Бермудын баруун зүгт 264 км-ийн зайд 2 дугаар ангилын шуурга болж буурсан гэж. Олон улсын тусламжийн тухайд Америк нэгдсэн улсын аврах багууд Ямайка руу хөдөлж сэргээн босгалтын ажил туслах гэж байгаа. Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио Америк нэгдсэн улс Кубын ард иргэдэд яаралтай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдээлсэн байна. Мэдээ боловч энэс үтбэ зарим мэдээллийг товчоор багслан мэдээлдэг. Калифорни Пало Алто хотод төвтэй хиймэл оюун роботын технологийн нэг X компани Neo нэртэй хүн дүрс роботоо худалдаанд гаргах гэж байна. Энэхүү робот нь угаалга хийх, өрөө цэвэрлэх зэрэг ахуйн ажил гүйцэтгэх чадвартай, түүнийг яриагаар эсвэл тусгай аппликейшнээр дамжуулан ажилуулах юм байна. Neo роботыг 10 дугаар сарын 28-наас эхлэн $20,000 урьдчилан захиалгаар авах эсвэл сарын $499 түрээсийн нөхцлөөр ашиглах боломжтой гэлээ. Их Британи улсын хаан 3 дугаар Чарльз дүү хунтайж Эндрюгийн цол болон эзэмшил эрхийг хураах ажиллагааг эхлүүлсэн гэж Букингемийн ордноос мэдээллээ. Энэ хэрэг нь сүүлийн хэдэн 10 жилд хааны гэр бүл дотор гарсан хамгийн том хагаралд тооцогдож байна. Мөн энэ хэрэг хунтайж Эндрю 15 жил үргэлжилж байгаа. Жеффри Эпштейний дуйлантай холбоотой нэр холбогдсон асуудал түншлэн Виржиниа Жеффер гэх эмэгтэйд 17 настай байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдсантай холбоотой байж магадгүй байна. Герман улсын автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани энэ оны 3 дугаар улиралд 107 тэрбум еврогийн цэвэр алдагдал хүлээсэн нь сүүлийн 5 жилд анхны тохиолдол болж байна. Компани удирдлагууд алдагдлыг Америк нэгдсэн улсын шинэ тариф, Porsche-гийн захиргааны автомашины үйлдвэрлэлийн зорилтод өөрчлөлт оруулсан шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Компани санхүүгийн захирал Арно Антлиц компани алдагдал огцсон үссэн шалтгаан нь тариф, Porsche-гийн үнэлгээний бууралт гэж мэдэгдсэн байна. Америк нэгдсэн улсын тарифын бодлого тус компанид жилбүр 5 тэрбум еврогийн зардал учруулж байгаа гэлээ. Хэрвээ эдгээр сөрөг хүчин зүйл байгаагүй бол Volkswagen компани ашигт ажиллагааны түвшин 5.4% байх ажээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны санхүүгийн жилд улс орондоо нэвтрэх дөрвөслийн дээд хязгаарыг 125,000-аас 7,500 болгон бууруулснаа зарлалаа. Энэ тус улсын түүхэнд хамгийн бага хэмжээ юм. Дональд Трампын цэцэрлэгааны мэдээлэлд дурдсанаар эдгээр 100 тонны дөрвөслийн зөвшөөрлийг Өмнөд Африкийн цагаан арьс хүмүүст олгохыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн нь маргаан дагуулж байна. Та бүхэн дахин дөрөж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ даваа гарагт гадаад мэдээний тайм хөтөлбөрөөрөө 19:50 минутаас эргэн уулзъя.